болдоггүй бороо үгэн. Эртээ урдын цагт болдоггүй бороо үгэн гэж нэгэн үгэн байж гинэ. Энэ үгэн долоон бороо хоньтой, нэстэг бормортой, бас нэстэггүй бормортой юм гинэ. Болдоггүй бороо үгэн болзоо тийм бор толгойн тэнд аваа хойвараад суудаг байж гинэ. Болзоо тийм бор толгойд долоон бор хоньон хариулдаг байсан юм гин. Нэстэг бор морион гэрийнхэн баруун талд уйдаг. Нэстэггүй бор морион гэрийнхэн зүүн талдаа аргамждаг юм санжээ. Болдоггүй бор үгэн уун бор хоньноос минь хүндэн цагаан хураг гараасай. Хурмста тэнгэртэн тайх юмсан гэж бодож явдаг юм байжээ. Тэгж байтал хувбар хоньноос нь хүндэн цагаан хураг гарсан хурмс тэнгэртэн дахин гэж баярлаад хурганы ууданд хийж хээр тавиад хоньон буцаагаад ирсэн чинь хурмстын хон гэрээ нэсчирээд хургных нь нүдийг ухчихсан байж гинэ. Болдоггүй бор үгэн уурлаж нэстэг бор морио унж очоод хон гэрээний ивэр хушууг нь аваад модон хушуу хийгээд тавьчихж гинэ. Гэтэл хурмс тэнгэр хон гэрээний минь хушууг соллоо гэж уурлаад хоёр чоноороо нэстэг бор морийг нь идүүлэхээр явуулж гинэ. Үүнийг нь болдоггүй бор үгэн мэдээд нэстэг бор морион гэрийнхэн зүүн талдаа, нэстэггүй бор морион гэрийнхэн баруун талдаа солио тавьчихж гинэ. Хурмстын хааны хоёр чон хурж ирээд нэстэггүй бор морийг нь идчихээд яваад өгч гин. Тэгэхээр нь болдоггүй бор үгэн нэстэг бор морион унж хөөж очоод хоёр чоны арьсыг хоншоорт нь унжуулаад тавьчихж гинэ. Тэгэхээр нь хан хурмстаас болдоггүй бор үгнийг дуудуулахаар мичид толгойт, марал толгойт гэдэг хоёр чөтгөрөө явуулж гинэ. Болдоггүй бор үгэн чөтгөрийг эрэхт нь тогоо дүүрэн адууны сэвс буцалгаж байж гинэ. Хоёр чөтгөр ирээд ханы нүдээр шагаахт нь халуун сэвсээ цацаад нүүр амыг нь шалзлаад явуулж гинэ. Хан хурмст уурлаж болдоггүй бор үгнийг хоёр нь луугаараа нэргүүлэхээр явуулж гин. Болдоггүй бор үгэн бас энийг мэдээ. Болцоо тийм бор толгой дээр хоньон хариулж явснаа. Бор хурган дахаар манууха босгочхоод гэнтгэн олдоод өөр газар яваад өгч гинэ. Хоёр луу болцоо тийм бор толгойг нүүрс болтон нэргчгээд яваад өгч гинэ. Болдоггүй бор үгэн нэстэг бор морио унж хөөж очоод хоёр лууны сүүдийг нь тас тавьчаар явуулчих гинэ. Хан хурмст уурлаж болдоггүй бор үгнийг цаазаар аваач гэж элчээр дуудуулсанд үгэн хурмстын хааныг очиж гинэ. Хурмстын хаан чи хоо яагаад хэрээний минь ивэр хушууг модон хушуугаар сольсон билээ гэж асууж гинэ. Хан хурмст хаан нэ. Хөв бор хоньноос минь хүндэн цагаан хураг гарвал хурмст тэнгэрэн дахих юмсан гэж бодож явтал хөв бор хоньноос минь хүндэн цагаан хураг гарахаар нь хурмс тэнгэрэн тайна гэж баярлаж байтал хон хэрээнээс чирээд хоёр нүдийг нь ухаад явчихлаа. Тэгэхээр нь би уурлаад хэрээний хушууг авсан үнэн билээ гэж хэлжээ. За тэгвэл чи яах вэ? Тэр чиний зөв. Харин чи яах гэж хоёр чоны минь арьсыг хоншоорт нь унжуулж тавив гэж хурмст асуужээ. Гэхдээ та одоо нэстэг бор морийг минь идээд иргэсэн үү? Нэстэггүй бор морийг минь идээд иргэсэн үү? гэж хурмстаас асуухад нэстэг бор морийг нь идэж ирээ гэж явуулсан. Тэгвэл тэр хоёр чон чинь нэстэггүй бор морийг нь идчихээр нь би уурлаад арьсыг хоншоорт нь чиргүүлээд тавьсан үнэн билээ. Гэхэд тэгвэл чи яах вэ? Тэр чиний зөв. Харин яагаад чи хоёр чөтгөрийн минь нүдийг шалз булд төлөв? Гэхэд үгэн гүй та одоо болдоггүй бор үгнийг хорлоод иргэсэн үү? Бор аваагааг нь цоолоод иргэсэн үү? гэж асуухад болдоггүй бор үгнийг хорлоод иргэсэн. Яасан гэхэд болдоггүй бор үгнийг хорлохын оронд бор аваагааг минь цоолоод урахаар нь би нүрийн төс нь үнэн билээ гэж хэлжээ. Харин үгэн чи миний хоёр лууны сүүлийг яагаад тасалсан билээ гэж хан хурмст асуухад та болдоггүй бор үгнийг нэргээд иргэсэн үү? Болцоо тийм бор толгойг нь нэргээд иргэсэн үү? Би болдоггүй бор үгнийг нэргээд иргэсэн юм. Үгүй тэгвэл тэр болдоггүй бор үгнийг нэргэхийн оронд болцоо тийм бор толгойг минь бүр бор нүүрсултан нэргэхээр нь за би хоёр лууны чин сүүлийг тас тавьсан үнэ гэхэд хурмст хаан за тэгвэл тэр чиний зөв гэж хэлжээ.